Сайн байцгаана уу сонсогчдоо, нэмэлт дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар нэлээд олон хүмүүсийн асуусан хэргийг ярьж өгөхөөр бэлтлээ. 2014 онд Шар хадны эцэс хар хошуу гэх уулан дээрээс хоёр эмэгтэй хүний бүр мөчлүүлсэн цогцос олдсон гэж яригддаг тэр хэрэг байгаа. За намайг баг YouTube сувга нээсэн цагаас хойш л хүмүүс энэ хэргийг яриад өгөөч гэд асуугаад байдаг байсан. Тэгэд яг хайгаад үзэхээр баттай яг албан ёсны их сурвалж нь олдохгүй байсан болохоор ер нь хойш нь тавиад байсан. Уул нь бол энэ хэрэг чинь 2014 онд болсон. Тэгээ шүүх хурал нь 2015 онд болж байсан болохоор миний их сурвалжаа авдаг. Тэгээ шүүхийн шийдвэрийн цахим сан нэгдснээс хойшоо болсон хэрэг байгаа байхгүй юу? Тэгээ адилхан тэр онд болж байсан ганц нэг хэрэг олдоод байгаа мөртлөө энэ хэргийн шүүх хурлыг огноогоор нь агуулгаар нь за тэгээ шүүхийн шийдвэрийн дугаараар нь өмгөөлөгчийн нэрээр нь гээд бүр ингээд хайж болох бүх өнцгөөс нь хайгаад албан ёсны их сурвалжаас бол олж чадсангүй нилээн хүнд ийм нийгмийг цочроож байсан хэрэг болохоор хаалттай байдаг юм уу яадгийг мэдэхгүй байна. Тийм болохоор та хэдийн өмнө нь сонсож байсан мэдээлэл байж магадгүй. Тэгээд ямар ч байсан хэрэг рүүгээ орцгоё. 2014 оны 5 дугаар сарын 7-ны орой 20 цагийн орчимд мал маллаж амьдардаг нэгэн иргэн малаа дурандах гэж хар хошуу уул руу гарсан. Тухайн уул нь Шар хадны эцсийн автобусны буудлаас 1 км орчим зайд байдаг бөгөөд яг тодруулж хэлэх юм бол Баянзүрх дүүргийн 9-дүгээр хороо давсны булаг гэдэг хүнсний дэлгүүрийн архан талд байдаг уул юм байна. Тухайн иргэнийг уулан дээр гарах гээд дээшээгээ алхаж байх үед нь газарт үс цус харагдахаар нь энэ уул овоон дээр хинэн ийм юм авчирч хайдаг байна гэж бодоод цаашаага алхаж байтал овооны доороос толгоогүй хүний бие цухууж байсан. Энэ хүн бол анх тэр зүйлийг хараад хүний бие гэж огт бодоогүй өөрийнх нь хэлснээр мухар хүзүүтэй сонин улаан юм цухууж байсан гэж хэлсэн байдаг. Тэгээд дотроо ботсон байгаа. Одоо байдлаа малын махаар овоогоо тахдаг болцсон байх та гэж халаглаж бодоод малаа дурандаж харчаад эргээд гэртээ ороод хүүхдүүдтэй овоон доор нэг сонин зүйл байна. Та хэд очиод шалгаад ирээгээд явуулсан юм байна. За ингээд хүүхдүүд нь хар хошуу уул руу гарч очиод харахад хадаг самбаа болсон овоон доороос яалтчгүй толгоогүй хүний хүзүү цухуучихсан байж исэн. Ингээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тэдгээр хүмүүсийн ярьж байгаагаар цагаан сүгэ өргөдөг овооноос ийм зүйл харсан нь үнэхээр аимшигтай. Амьд явах насандаа тийм аимшигт юм харж байгаагүй. Нүдэндээ ч итгээгүй гэж хэлсэн. Мөн нэмж хэлэхэд тэр хавийн оршин суугчид хүүхэд хөгшөд тухайн уулан дээр дулааны уйлралд гарч салхилдаг ийм газар байсан юм байна. Ихэнх их сурвалжууд дээр дурдсанаар цагдаа нар ирж тухайн овооны чулууг холдуулж шалгахад хоёр эмэгтэй хүний цогцыг овооны чулуугаар булсан байдалтай байсан бөгөөд нэг цогц нь толгоогүй харин нөгөө нь хөл гаргүй байсан гэж бичсэн байна. За ингээд яаралтай тухайн ойр орчмыг нь хамгаалалтанд даваад шалгаж эхэлсэн. Маргааш нь өдөржингөө хөл хорой тогтоогоод тэр хавийн бүх дэлгүүрүүдийг нь хаасан, зарим нэг с ิจ гтэй айлыг нь бүсэлж хүн оруулж гаргахгүй байсан бөгөөд айлын жорлонгоос ямар нэг юм хайж хогийг нь хүртэл онгичж байсан гэж бичсэн байна. 9-р хороо Шар хадны эцэст за хүү амны онц ноцтой эрг гарсан. Энэ цагдаа нар юу хүсэн хүнийхээ толгойг. Тэгээ тэрийг олсон гэсэн толгойг. За түүгээрч зогсохгүй хохирогч нартай ойролцоо насны хид хідэн хүмүүсийг саатуулж байцаалт авсан. Ингээд яг хаана гэдгийг нь бол тодорхой мэдэж чадаагүй ямар ч байсан ойролцоох газраас нэг цогцсных нь байж болох үз хүний тасарсан хөл гарыг олсон. Харин нөгөө цогцсных нь толгойг нь олсон эсгийг тодорхой мэдэж чадсангүй. Тухайн үед хүмүүс ярихдаа бүсгүй хүнийг ийм хэрцгийгээр хөнөөсөн хэргийг Монгол хүн үйлдэхгүй гих зэргээр нилээн шуурж байсан ч удалгүй хохирогчдыг хэн болохыг тогтоогоод гэмт хэрэгтнийг илрүүлсэн. Задлан шинжилгээний хариу хүртэл гарсан байгаа. Шинжилгээний хариугаар нэг хохирогчийн толгойг нас барсныхын дараа мохоо хэртэй зүйлээр тасалсан гэсэн дүгнэлт гарсан. Хохирогч бол өөрөө 170 гаруй сантиметр өндөртэй хүн байсан болохоор цогцыг овоон доор булсан чинь толгой нь ил гараад үлдсэн. Тэгээд нохой шувуунд сэглүүлснээс болоод толгоо нь тасарсан гэж хохирогчийн ээж нь сүлд ярилцлаган дээрээ дурдсан байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч эмэгтэйчүүдтэй өмнөх өдөр нь уулзсан 2 хүнийг олж баривчилсан. Эхлээд дархнаас Золбоо гэдэг залууг баривчилсан. Тэгээд Золбоогоор нь Идэр Заяа гэдэг залуу руу залгуулад би дарханд ажилдаа явж гин оройтох юм шиг байна. Хүнээс мөнгө авах ёстой. Тэгээ миний найз очиод аваад өгөөч гэж хэлүүлсэн. Ингээд Идэр Заяа мөнгийг нь авахаар бүхий өргөний уртлын автобусны буудлын дээр очиход цагдаа нар гинэтгэн гарч ирээд түүнийг барьж авсан байгаа. Идэр Заяа Золбоо гэх 2 этгээдийг хэргийг үйлдсэн сэжигтнэр татаж саатуулсан. Хэрэг явдлаас хойш хэдэн сар нам жим байжгаад Золбоо гэдэг залууг нь бол хэрэгт холбогдолгүй. Харин нөгөө Идэр Заяаг нь ганцаараа үйлдсэн болохыг нь тогтоосон гэж олон нийтэд мэдээлэлсэн. Тиймээс Идэр Заяаг 2 хүнийг санаатай алсан гэж үзээд 20 жил гянданд 5 жил онцгой дэглэмтэй хорих ангид буюу ингээд нийтдээ 25 жилийн хугацаагаар хорих ялыг оноосон. Гэхдээ хамгийн сонирхолтой нь гэмт хэрэгтний тал болон бүр хохирогч тал аль аль нь энэ хэргийг буруу шийдэгдэж гисэн Идэр Заяа гэх залууг энэ хэрэгтэй холбоогүй гэж одоо хүртэл үздэг юм байна. За ингээд та бүхэнд 2019 онд 2 хохирогч эмэгтэй нэгнийх нь ээж Сувдмаа гэх хүний хэвлэлд өгж байсан ярилцлагаас нь хүргэе. Ийм аимшигтай хэрэг өмнө нь та бид сонсож байгаагүй. Өнөөдөр ч энэ хэргийн талаар сонссон хүн бүхний сэтгэл сэртгэдэг байх. Хэрэг гараад аль хэдийн 5 жил өнгөрч байгаач хохирогч нарын ар гэрийнхэн болон алуурчин гигдээд шоронд орсон залуугийн ар гэрийнхэн одоо ч гомдолтой явдаг. Бид нар тухайн үед олон нийтэд цацагдсан, ерөнхийлөгчд хүрсэн, мэдэгдсэн ийм том хэргийг үнэн зөвөөр шийдэгднэ гэж итгэж хүлээж байсан. Гэтэл Монгол ёсныхоо дагуу талигаажийнхаа буйны номыг хийж байх хойгуур хэргийг бүр огт өөр тийш нь эргүүлээд бараг шийтчихсэн байсан. Хэвлэл мэдээллээр толгойг нь тасалсан гэмт хэрэг илрүүллээ гэдэл шуугаж эхэлсэн. Үнэн дээр толгойг нь алуурчин таслаагүй, шувуу нохоол тасалсан юм байна лээ. Гэтэл онц ноцтой хэрэг илрүүлсэн гэдгээр байцаагч нь дээшээ дэвшсэн сураг сонсогдож байсан. Нэгэнт цаагаараа ингээд шийдэгдчихсэн хэргийг давж заалдаад ч нэмэр болоогүй. Мөрдөн байцаагч хууль шүүхийнх нь надад та одоо хичнээн зүтгээд ч нэмэргүй гэж хэлж байсан. Тиймээс жинхэнэ алуурчин нь сул чөлөөтэй явж байгаа гэдгийг тэр хүнээс болгоомжлуулахыг зорж энэ ярилцлагыг өгөхөөр шийдлээ. Миний охиныг архитаар сууж идэж яваад алуулчихсан, хөдөөнөөс ирсэн, бие үнэлэгч байсан гэх мэтээр бичиж байсан. Гэхдээ энэ бүх мэдээллүүд худлаа. Би тэр өдөр охинтойгоо хамт ихжээндээ очичоод харж явхад охинтой минь хамт нас барсан Хээ гэдэг найз нь тасралтгүй уцтаж нэг залуу байнга мессеж өчээд байсан. Охинтой маань ярихдаа сансарт байна хүрээдэр гэхэд миний охин үгүй гэж хэлсэн. Гэтэл бид хоёрыг гэрийнхээ ойролцоо ирэх үед найз охин нь манай тэнд автобусны буудлын дээр ирчихсэн гэхээр нь би охиндоо найз чинь тийм холоос хүрээд ирсэн бол гяс уулзчихад ирээ. Замаараа дэлгүүр ороод дүүдээ шүдний сойз аваад ирээрээ гэд захиад явуулсан. Тэгээд удаатай харин би залгсан чинь доод талын чикенний газраас гарч байна. Одоо гэрлүүгээ орлоо гэж охин маань хэлсэн. Ингээд л миний санаа амарсан. Охин маань тэр газрын чикэнд их дуртай байсан. Тэрнийгээ идчихэд л ороод ирнэ байх. Гэртээ авсан тортой зүйлээ бариад хаал холдов гэж бодоод би унтчихсан юм. Нэгс ирэхэд шүн олцсон. Охин минь ирээгүй байсан. Ингээд утас руу залгахад унтарчихсан болохоор нь санаа зовж эхэлсэн. Гэтэл 2 хоногийн дараа цагдаагийн газраас над руу залгаад ирж уулз гэхэд нь би очиод охиноо нас барсныг мэдсэн. Гэхдээ би тийм зэрэглэхээр амиа алдсан гэж мэдээгүй. Сэтгэл санаа минь маш хүнд байсан болохоор гэрийнхэн минь надад хэлээгүй юм бэлээ. Цогцыг нь цуглуулах гэж нилээн удсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарах хүртэл 10 хоног болж байсан. Тэр үед охиноо харахад үнэхээр нүд халтрам аимшигтай байсан. Тэр орой талигаач нартай хамт Идэр Заяагаас гадна Золбоо гэдэг машины ченж хийдэг залуу хамт явж байсан. Золбоо энэ уулзалтыг зохион байгуулсан, тооцоог нь хийж явсан. Идэр Заяа шүүхийн мэдүүлэгтээ тэр өдөр гэртээ байж байтал Золбоо залгаад гараа дээр 2 охинтой уулзъя, мөнгө байна гэд дуудсан. Гарахгүй гэсэн чинь найз охины чинь хонхны баяр болох гэж байгаа. Машин хэрэгтэй гэсэн бидтэй. Машин зохицуулж өгье. Чи өнөөдөр л хамт байчих гэж хэлээд намайг ирж авсан. Үнэн дээр би тэр охтуудыг алаагүй. Хэрэг гарсны дараа мөрдөнд байхад Золбоо эхлээд би гарах хэрэгтэй байна. Дараа нь чамайг гаргана гэж хэлээд гарсан. Гэвч намайг мөрдөн байцаагч дарамтласаар байгаад хэрэг үлдсэн болгосон. Би энэ мэдүүлгийг өгөх үнэхээр хүнд байна л да. Ар гэртээ санаа зовж байна гэж Идэр Заяа хэлсэн байсан. Ингээд л энэ хэргийг ганцаараа өөрчгээд байгаа юм. Идэр Заяагийн эгчин хүртэл дүү маань хийгээгүй хэрэгээ өөрөө үүрэх гээд байна гэд надтай хүртэл уулзаж байсан.
Биднийг буйны ажилтай байх хойгуурл золбоо мөрдөнгөөсөө 7 хонолгүй суллагдаад гэрчч биш, хохирогчч биш, алуурчч биш болчихсон сууж байгаа юм. Хэрэг гарсан хар хошуу гэдэг газар нь золбоогийн гэрийн цаахан талд байдаг. Одоо ял авчихсан идэр заяа бол золбоогийн гэрийг нь ч мэддэггүй хүн. Яаж тэр овоог хүртэл мэдэж тэнд цогцыг нууя гэж санах билээ дээ. Өөрөө ч тэрнийг мэдүүлсэн байдгийн байлээ. Тэлээч миний охин 170 гаруй сантиметр өндөртэй том биетэй байсан. Хэрвээ идэр заяа ганцаараа байгаад овоо руу охиныг минь чирч гаргаж байхад хамт явж исэн талигаач хээ найз нь зүхтаад ядаж амьд үлдэж болох л байсан. Хоёрын хоёр хүнийг нэг хүн хизээж алж чадахгүй. Дээшигээ нэг нь чирч байхад нөгөө нь дагаж гараад тэндээ алуулсан байгаа нь нэг хүн хийсэн гэхэд маш эргэлзээтэй санагддаг. Золбоог Улаанбаатараас гараад явчихсан дарханд очиод нэг зочид буудалд хоёр охинтой байж байхад нь баривчилж авсан. Тэр хамт явж исэн охтууд нь бол үнэхээр азтай яаж алуулчаагүй юм бэ л гэж боддог. Золбоо хэлэхдээ идэр заяа хоёр охинтой явлаа гэд явсан. Би хэргийн талаар юу ч мэдэхгүй гэж хэлээд улсдаа тэргүүлдэг эрэгтэй эмэгтэй хоёр өмгөөлөгч хөлсөлж авсан. Тэр өмгөөлөгч нар нь золбоо тэр өдөр гэртээ унтаж байсан. Хоёр дүүн гэрчилж байгаа гэсэн шалтгаанаар хэрэгт хамааралгүй болгочихсон. Харин идэр заяа нь би ганцаараа хийгээгүй, нэг бол би хүн алаагүй гэдэг. Золбоо гэдэг залуу машины ченж хийдэг байсан. Их л мөнгөтэй хүн гэсэн. Одоо Солонгос явчихсан гэж дуулсан. Нэгэнт л хүн алаад үдчихсэн, хэрэгээс мултраад чадчихсан хүн дахиад хэн нэгнийг алчихсан, алж болохыг хинч үгүйсгэхгүй шүү дээ. Хэдийгээр идэр заяа ялаа эдэлж байгаач хамсаатн нь хамтрагч нь бүр гол алуурч нь ч байж болох хүн сул чөлөөтэй явж байгаа нь айдас төрүүлдэг. Хэргийг мартуулж байгаад нэгнийгээ гаргаад авчихвэ гэсэн хардлагч надад байдаг. Энэ хэргийг нэгэнтээ дахин сэргээж жинхэнэ хэрэгтэнд нь хариуцлага тооцож чадахгүй боловч та бидэнтэй хамт энэ нийгэмд хэрцгий алуурчин мөр зэрэгцэн алхаж явж байгаа. Надад ирсэн шиг ийм гай зовлон өөр хүнд битгий тохиолдоосоо гэж хүсэж байна гэсэн ийм ярилцлагыг хохирогч талаас буюу одоо нэг хохирогчийн ээж Совдмаа гэдэг хүн 2019 онд хэвлэлд өгсөн байдсан байна. Үүнээс өөр одоо хохирогч талаас гаргасан мэдэгдэл яриа огт байгаагүй. За идэр заяагийн хувьд гэх юм бол 1991 онд Өвөр Хангай аймгийн Хар хоринд төрсөн хэрэгт холбогдохдоо 23 настай байсан. 2009 онд орхон цогцлбор сургуулийг төгсөөд тэгээ Батлан хамгаалахын их сургуульд шалгалт өгөх гэжсэн боловч яг тэр хавар нь ээж нь бурхан болсон. Тэгээд өөрөө нөгөө олгооны хаалганд орсон учраас биеийн тамирын гэхүүтэй одоо нөгөө биеийн хүчний шалгалтаа бол өгч чадаагүй болохоор Батланд бол орч чадаагүй гэсэн. Тэгээд Монголын үндэсний дээд сургуульд Нэгтлэн бай бүртгэлээр 2 жил сурсан. Тэгээ бүтэн үнчин болохоор төлбөр мөнгөний асуудлаас болоод сургуулаасаа гарсан гэж бичсэн байлээ. Ингээд идэр заяа 2013-аас 14 онд зэвсэгт хүчний 029 дугаар ангид алба хаачаад тэгээд Батлан хамгаалахын их сургуультай дахин шалгалт өгж сурахаар төлөвлөж байсан гэсэн. Идэр заяа болохоор дээр нэг эгчтэй нэг ахтай. Тэгээ төрсөн ах нь бол цэргийн хүн байдаг. Бүгд найрамдах өмнөд Судан улсад явагдаж байсан. Одоо инхийг сахиулах ажиллагаанд явж исэн. Тэгээ эгч нь бол хэлэхдээ хоёр эрэгтэй дүүгээ үнчин болохоор нь буруу хүмүүжүүлчихвээ гэсэндээ цэргийн албанд явуулсан гэж ярилцлагандаа дурдсан байна. За одоо та бүхэндээ идэр заяагийн эгч болон өмгөөлөгч нь ямар мэдээлэл гаргаж байсныг нь ярьж өгье. Тэр хоёр охины нэрийг нь ч гүйцэд мэдэхгүй гэж миний дүү хэлсэн. Таньдаггүй, ямар нэгэн үс хонзон, хардалт, сэрдэлт байхгүй. Тухайн орой тэр дөрөв сууж байсан пабаас гараад золбоогийн гэр лүү очсон. Шөнийн 2 цаг болж байхад тэр хоёр охин уцаар яриад л байсан гэсэн. Тэгж жагаад явхаар болоод хоёр охиныг гаргаж өгөхөөр золбоогийнхоос дөрвүүлээ гарцгаасан. Жаахан уруудаад явж байхад урд нь 2 залуу суучихсан, нэг цагаан машин өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд тэр дөрвийг хойноо суулгаад хөдлөх гэж байснаа жолоочийн хажууд сууж байсан залуу байж вэ хүнтэй уулзаатыг гэж хэлээд машинаасаа бууснаа цаанаасаа дахиад 4-5 залуу дагуулад хүрээд ирсэн гэдэг. Ингээд л идэр заяа золбоо хоёрыг нилийн хол чирч аваачаад толгой дээрээс нь дараад бууд тулгаж байгаа бололтой хүүтийн юм толгоонд нь тулгаад дуугарх юм бол хохин шүү, ар гэрээр чинь оролдсон шүү, сансрын баарнуудаар бид нарыг асуугаарай гэж дарамтлаад байсан. Харин хоёр охиныг машины цаад талд овооны тэнд нилийн хол зодож эхэлсэн. Хэсэг хугацааны дараа идэр заяа золбоо хоёроор хид хідэн чулуу бариулж овоон дээр
тавиулсан. Тэгээд за та хоёр гар хүрсэн шүү. Янз бүрийн юм ярил гэрийнхнийг чинь зүйлд дуусгана гэж сүрдүүлээд золбоогийн гэрийн гадаа аваачиж буулгасан. Золбоогоос гэрчийн мэдүүлэг ганцхан удаа аваад хэрэгт холбогдлохгүйгээд явуулчихсан. Анх хоригдоод золбоо дүүтэй маань уулзах үедээ эхлээд чи намайг гаргачгаа, надад мөнгө байгаа, би дараа нь чамайг гаргая, өмгөөлөгч авч өгье. Буруу гүйг чинь нотлно гэж хэлжсэн. Дараа нь золбоо манай дүүгийн найз охинтой уулзаад бид хоёр энэ хэрэгт холбоогүй, тэр зодон бол надаас үүдэлтэй гэж хэлсэн байсан. Бүх процессыг золбоо мэдэж байгаа. Тэр хүмүүсийн зүс царайг нь ч мэдэж байгаа. Цагдаа нар анх идэр заяаг бүхий өргөний тэндээс барьж авчираад шууд байцаалт аваагүй. Нэг жижигхэн өрөөнд нүцгэн оруулаад зодож хэрэгээ хүлээ гэж шаардсан. Игчий чинь 2 хүүхдийг авчираад зодоод чамшиг болгон шүү гэж сүрдүүлсэн. Идэр заяа 2 дүүгээ тамлуулчих вийдээ. Ах игчийг минь оролцчих вийдээ гэж бодож айсандаа хэрэг хүлээсэн. Хэргийн газраас 3 тамхины иш олцсон. 2-ыг нь шинжилгээнд оруулахад амиа алдсан 2 охин болон идэр заяагийнх аль альных биш гэж гарсан. Идэр заяа хамгаалалт гээд нэг том бүгж зүүдэг байсан. Хэргийн газраас нэг бүгж олцсныг нь идэр заяагийн бүгж гээд хуруунд нь хүчээр жихэд байсан. Тэр бүгжний жинхэнэ эзэн нь хэн болохыг олохыг хүсээгүй. Манай дүү хэлэхдээ хохирогч охины толгойг нь чулуугаар цогсоор агаад тасалсан гэж хэлсэн байсан. Гэвч шинжилгээгээр чулуугаар толгой тасдах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ингээд дүү маань худал мэдүүлсэн нь нотлогдож байгаа юм. Хэргийг үйлдсэн байж болох 2 заазуур 2 хутган дээрээс ямар ч гар хурууныхээ илрээгүй. Мөн идэр заяагийн эгч нь хэлэхдээ би дүүгийнхаа төлөө хөлөх хүрэх газарт явна. Хизээч энэ хүүхдийг шоронд хатааж чадахгүй. Үнэхээр хутга бариад хүнийг алаад толгойг нь тасцсан бол хамаа алга ялыг нь өөрүүлж чадна. Гэтэл маргааш нөгөөдөр нь надтай хамт хоноод хоол унд хийж идээд байж байсан хүүхэд. Хувцсан шавар болцсон байсан. Буу тулахад тийм болсон биз. 2-2 хүн алаад булсан бол тэр хувцс нь бол авах юмгүй болно эцтэй. Чулуугаар цогсоор агаад толгойг нь тасалсан гэж л хэлээд байгаа. Гэхдээ гар хуруунд нь ямар ч шарах сорив байгаагүй. Би олон хуульчаас зөвлөгөө авсан. Тэр бүх хүн надад хэрэг хийсэн хүн хизээч гэртээ шууд очдоггүй юм. Заавал оргон зайлдаг. Нэг бол өмсөж байсан хувцаа тайлж шатааж хайдаг. Дүү чинь хэргийн гэрч эсвэл золиос болсон байна гэж хэлж байсан. Дүүгийн минь өмсөж явсан хувцсанд толов байхгүй. Бид нь ямар нэгэн шарах сорив байгаагүй. Шинжээчийн дүгнэлтгүй, эд мөрийн баримтгүй хэрэг. Дүү минь хэлэхдээ би шоронгоос гарахгүй. Хэрвээ гарвал алуулна. Үнэн мөн нь олдтол эндээ байж баяа л гэж хэлдэг. За ийм мэдээлэл бол олцсон. Тэгээд бас нэг мэдээ уншиж байхад идэр заяагийн өмгөөлөгч Иш Бадмар гэд хүн байгаа. Тэгээд энэ өмгөөлөгч рүү болон идэр заяагийн эгч Зол заяа руу гээд Дүлгөө Мандал гэдэг залуу одоо залгсан гэсэн. Тэгээд залгаад юу гэж ярьсан бэ гэхээр цагдан хорих 461-р ангид хоригдож байхад Ёндан Жамц гэдэг залуу идэр заяагийн хэргийн тухай ярьж байгааг нь сонссон. Хажууд нь Ардикан гэд нэг казак залуу бас нэг хөгшин хүн хамт байсан. Энэ хэргийг хийсэн хүн наранд зүгээр явж байгаа. Идэр заяаг бол ёстой мэдэгчгүй юм байна. Би энэ хэргийг хэн хийснийг мэдж байгаа. 50 сая төгрөг өгчих. Бүх зүйл мөнгөн дээр тогтно гэж хэлсэн байгаа. Тэгээд дахиж заалгаад эхлээд 25 саяыг өгчих. Тэгээд нөгөө хүнийг нь бариад идэр заяаг одоо хэрэгт холбогдлохгүйгээд гаргах үед нь үлдэгдэл 25-ыг нь өгчих гэж хэлсэн байдаг. Уул нь бол энэ уцаар яриад байгаа Дүлгөө Мандал гэдэг хүн болохоор идэр заяатай яг хамт хоригдчихсэн. Тэгээд яг идэр заяа гэд бүтэн нэрээр нь биш заяа гэж дууддсан байна. Тэгсэн чинь уцаар ярьсан хүн болохоор дандаа идэр заяа гэд яриад байсан болохоор энэ уцаар ярьсан хүнийг Дүлгөө Мандал биш байхаа гэж боддог. Тэгээд энэ хэргийн ард нэлээд олон бүлэг хүмүүс байгаа гэж үздэг юм байна. За тэгээд та бүхэн юу гэж бодож ин санал бодлоо бичээд үлдээгээрэй. Энэ хэргийн тухай бол нэлээд олон тийм тамгууд бас байдсан бэлээ. Уул нь бол энэ хэргийг яаж шүүсэн, тэг ямар баримтууд дээр тулгуурлаж ял оноосон, шүүх хурлын мэдээлэл нь хэрвээ ил байсан бол илүү ойлгомжтой бөгөөд тэгээд тал бүрээс нь харуулсан гоё дугаар болох байлаа. Тэг ямар ч байсан олон хүн нэлээд удаан асуусан хэрэг болохоор чадын адан та эддээ бэлдэж хүргэлээ. Ер нь тэгээд хараад ахад одоо нууц хаалттай ийм тодорхойгүй зүйлс илүү
илүү маргаантай, хэрүүлтэй, эсвэл одоо үнэн худланч мэддэхгүй юм таамгууд нэлээ их гарч ирээд байд юм шиг санагддаг. Үнэхээр энэ эдэр заяа гих залууд үнэн зөв ял оноос юм бол ягаад нээлттэй олон нийтэд дэлгээгүй бол гэдэг дээр бас гайхаж байла. Тэгээ иймэрхүү нууц байгаа байдлаас болоод тэгээ цагдаа, шүүх, прокурорын байгууллагуудын нэр хүнд нь унаад байд юм болов ч гэж бас бодох юм аа. Тэгээ нууц байснаасаа болоод хэрэг хийсэн хүн нь алуурчин нь илэрсэн ч гэсэн нэг юм гимгүү юм шиг дүр зураг олон нийтэд тараачихсан. Тэгээ асуудалтай болцсон томоохон хэрэг байдаг гэдгийг та бүхэн бол бүгд мэдж байгаа. Тим төрлийн хэрэг байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд энэ эдэр заяа гэх хүнийг өрөвдөх эсвэл гимгүү шүү гэж хэлэх санаа зорилго бол агуулсангүй. Зөвхөн миний олж чадсан мэдээлэл ийм байлаа. Магадгүй эрүүгийн хууль шинжлэхдгээс өмнө нь одоо хуучны 2002 оны эрүүгийн хуулийн дагуу шийдэгдсэн хэрэг болохоор олдоогүй байх гэж тааж байна. Та бүхнийг бас ойлгож байгаа хаа гэж бодож байна. За тэгээд та хэдийн маань сонсож байсан мэдээллүүд байвал уучлаарай. Одоо ямар нэмээд зохиогоод байлтай нь биш. Тэгээд санал бодлоо харамгүй бичээд үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.